илүүдэл жингээ хасахад тулгардаг 5 хүндрэл. Нэгдүгээрт би ерөөсөө хоол бараг иддэггүй. Тэгсэн хэрнээ турахгүй байна. Хоолыг хэд сойж турах нь муу ур дагавартай болох нь нэгэн тогтоогдсон. Хүний бие организм шаардлагатай бүх бодисыг авч байх нь чухал юм. Гол нь илчлэг ихтэй хүнд хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Хөнгөн чанарын хоол хүнс нь витаминлэг, тэжээллэг байхад л та өсгүйгээр зөв турах бүрэн боломжтой. Хоол хүнсийг нэг дор их хэмжээгээр бус, харин баг багаар олон дахин идэх хэрэгтэй гэж та дуулсан л байх. Энэ бол хамгийн зөв зарчим юм. Хоёрдугаар турах нь хэсэг хугацаанд дэглэм барих гэж ойлгодог. Амьдралынхаа ихэнх үед буруу хооллож ирсэн хүнд хоолны цэсээ солих мэдээж амар байдаггүй. Эрүүл хоол идэж сурахын тулд түүнийгээ дэглэм болгох хэрэггүй. Учир нь хоолноосоо таашаал авдаггүй. Дургийн хүнсээ хүчилж идлээж буцаж хуучин хэвэндээ орох магадлал маш өндөр байдаг. Тиймээс дэглэм гэхээсээ илүү амьдралын хэв маягаа өөрчил. 3-дугаарт дасгал хөдөлгөөн хийдэггүй, эсвэл ямар дасгал хийхээ мэддэггүй. Хөдлөхгүй удсан дугуй яаж зэрдгийг бид бүгд мэднэ. Арабик маягийн буюу гүйлт, алхалт ихтэй дасгалууд нь бодисын солилцоо удаашрахаас маш сайн сэргийлдэг. Мөн биеийн хүчний дасгал хийхэд энерги их зарцуулагддаг учраас бодисын солилцоог эрчимжүүлдэг. Гэвч хүчний дасгал нь булчинг эрчимтэй хөгжүүлдэг учраас эмэгтэйчүүд арабикийн дасгал хийвэл илүү тохиромжтой. Хэрвээ та ямар дасгал хийхээ мэддэггүй бол галбиржуулан дурах хөтөлбөрт маань өдөрт ямар дасгал хийх тухай оруулсан байгаа. 4-дүгээрт тууштай явж чаддгүй амархан шантардаг. Сайхан биетэй хүмүүс хизээч 1 сарын дотор гойлог биеийг бүтээдэггүй. Танд дор хаяж 3-6 сарын хугацаа хэрэгтэй. Жингээ хасах гэж яарахаас өмнө эрүүл хэв маяг суралцаж эхлэх нь чухал. Яагаад та турах хэрэгтэй вэ? Би турснаар миний амьдралд ямар өөрчлөлт орох вэ? 1 жилийн дараа хүссэн үр дүндээ хүрчихсэн өөрийнхөө амьдралыг төсөөл. Танд сайхан санагдаж байна уу? Тийм бол өглөө болгон үүнийг санаж, төсөөлж, өөрийгөө хурцлж байгаарай. 5-дугаарт үр дүнд хит яардаг. Бид хурдан үр дүнд хүрэхийг хүсдэг. Хичээгээд байхад үр дүн харагдахгүй байвал амархан шантарч би чадахгүй юм байна гэж бодож эхэлдэг. Мэдээж хурдан үр дүн хүсэх нь аюул биш. Харин эрүүл бусаар турах нь аюул. Тиймээс та хамгийн түрүүнд эрүүл мэндээ нэгт тавих ёстой. Нэмэлт бүтээгдэхүүн мэдээж хурдан үр дүнд хүрэхэд тусалдаг боловч тухайн бүтээгдэхүүнийг зөв сонгох нь хамгийн чухал зүйл юм. Жингээ хасахад тулгардаг 5 хүндрэл танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн видеогоор дахин уулзъя.